Улсын хурлын дарга Бямцогт өнөөдөр дулааны цахилгаан станц 3 төрийн өмчит хувьцаат компанид ажиллаж, өвлжилтийн бэлтгэл, ослын нөхөн сэргээлт болон өргөтгөл шинжиллийн ажлын явцтай танилцлаа. Тэрээр санхүүжилт шийдэгдсэн ч зарим ажлын гүйцэтгэл төлөвлөсөн түвшинд хүрэхгүй байгааг онцолж, өвлийн оргил ачааллаас өмнө бүтээн байгуулалт их засварын ажлуудыг эрчимжүүлэн ашиглалтанд оруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 35%, төвийн мөсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18%-ыг хангадаг. Дулааны цахилгаан станц 3 төрийн өмчит хувьцаат компанид ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинжиллийн ажлууд үргэлжилж байна. Улсын хурлын дарга Бямцогт эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал нь зөвхөн салбарын асуудал бус, үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн асуудал гэдгийг онцолж, эрх өвлийн оргил ачааллыг эрсдэлгүй давах бэлтгэлийг шуурхай хангах шаардлагатайг санууллаа. Мөн өвлжилтийн бэлтгэл, их засвар хөрөнгө оруулалтын ажлуудыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, компаниудын үр ашиг санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах шаардлагатайг сануулж, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн улсын хурлын тогтоолыг эх 7 хоногт батлуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Эх 7 хоногт улсын хурлаас бас тогтоол гаргана. Эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Ямар дэмжлэг үзүүлж, ямар асуудалд яаж анхаарах вэ? Улаанбаатарчуудын өвөлд бас зутрахгүй, даарахгүй, тогтоо цахилгаантай, дулаантай үйлчлэхэд шахмал түвштэй өвлжихт нь бид бас ямар бодлогын дэмжлэг үзүүлж болох вэ гэдэг чиглэлээр анхаарал тавьж ажиллаж байгаа. 2000 мегаватт эрчим хүч хэрэглэн үүний 1700 өөрсдөө үйлдвэрлэн 300 мегаваттын одоо гаднаас их үсэр авах дутагдж байгаа. Тэнийг шийдэх гэж эрчим хүчний бас нэлээд олон янзын шийдэл гаргаж хамгийн сүүлд одоо сэргээгт эрчим хүчний аукцион зарлаж ажлуудаас тодорхой ажил хийгдэж байна. Эрх өвлийг тог таслахгүй, дааруулахгүй үйлжүүлчих боломжтой гэж хэлж байна. Уулзалтын үеэр нийслэлийн агаарын бохирлын асуудлыг хөндөж, 5-7 түлш компанийг нийслэлийн мэдэлд шилжүүлсэнтэй холбоотойгоор түлш үйлдвэрлэл хангамжийн бодлогыг боловсронгуй болгох шаардлагатайг онцоллоо. Мөн сайжруулсан шахмал түлш болон хагас коксын хэрэглээний талаар судалгаанд суурилсан шийдэл боловсруулж танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Түүнчлэн Монгол улс эрчим хүчний дутагдaltaй байгаа тул салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг салбарын сайд хэлж байна. Эрчим хүчний дутагдaltaй байгаа Монгол улс энийг бас нөгөө ярилцах хэрэгтэй. Эрчим хүчний их үүсвэрийг цагт нь барайгүйгээс засвар үйлчлэгийг бас хийх ёстой цагт нь хийгээгүйгээс болоод бид нар эрчим хүчний дулаан цахилгааны гэсэн дутагдалд орчод байгаа юм аа. За мэдээж хэрэг техник хуучирсан чадал дутагдж байгаа учраас үйлчлэлийн бэлтгэл тодорхой эрсдэл байгаа. Тэр эрсдлийг гаргахгүй төлөө дулаанаа таслахгүй төлөө цахилгааны хязгаарлалт хийхгүй төлөө эрчим хүчний салбар өвггүй шаргуу ажиллаж байгаа. 3 дугаар цахилгаан станцын хувьд өвлийн бэлтгэл ажлыг өөрийнхөө графикын дагуу хэрэгжүүлээд явж байна. За одоогийн байдлаар үнцэн донголын бид нар 6 үнцэн донгол засвар хийх ёстой. За 5 үнцэн донголын их засвар эхэлсэн явж байгаа. За нэг гүйцэтгэлийн хувь бол 15-аас 65% гүйцэтгэлтэй явж байна. За нийт дөнгөөр бол өвөлт их үнцэн донголын их засварын эхлэл 33%-тэй байна. За тусдаа тоног бид нар нэг 100 тонголт их засвар хийх ёстой. За өнөөдрийн байдлаар 35 тонголт их засвар хийсэн байна. За ингээд үндсэн гүйцэтгэл нь 35%-тай гэсэн ийм гүйцэтгэлтэй явж байна. Ерөнхий байдлаар бол өвлийн бэлтгэл ажлын хангалтын хувь өнөөдөр 35% хангалттай гүйцэтгэлтэй явж байна гэж ингэж дүгнэж байгаа. За цааш хамгийн гол нь тоноглуудыг шинжих хэрэгтэй байна. Найдвартай ажиллагаанууд авдаг гэж байна. Үндсэн ажиллах цагууд дууссан байна. За аль болох олон үндсэн тоноглолтой байж цөөхөн үндсэн тоноглолтойгоор өндөр хүчин чадлаар үйлдвэрлэл явуулах ийм боломжуудыг бид нарт бас хэрэгжүүлэх гэж байгаа бэлдсэн байгаа төслүүд байна. Энэ бүхэнд дэмжиж үзүүлээч гэсэн байдлаар хандсан. За энэ бол цаашаа бас дэмжигдээд хэрэгжих байгаа гэсэн ийм итгэлтэй. Улсын хурлын дарга Бямцогт эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын хөдөлмөрийг өндрөөр үнэлж, өвлжилтийн бэлтгэл болон салбарын найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн дэмжлэгийг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийллээ.